өргөмэн үзүүлж байна. Үзэгч та бүхнийхээ орон амгалан айлтгая. Хөрөг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа Улсын их хурлын гишүүн Дамжин нэмтэй ярилцахаар ураад байна. Бидэнд цаг гаргасанд баярлалаа. Сайн байна. Баярлалаа. За, манай нэвтрүүлэг 10 асуултал танд бэлдсэн байгаа. За. Дараагийн асуулт. Тий. МСС-ийн ундаа. МСС-ийн хөшил Coca-Cola-гийн ундаа өстэй. Таныг гэхдээ яагаад МСС-ийн гишүүн гэдэг юм? Би яаж мэддэг юм. За, дараагийн асуулт таны ажиллаж байгаа хуулийн төслөөс асууч. Та төрийн албаны тухай хуулийн төсөл дээр ахлаад ажиллаж байгаа юм байна. Ажил хийдэг хүнгүй байна. Эсвэл төрийн албаныхаа өөртөө зориулаад хамгаалчих гэсэн хууль хийцэн байна. Төрийн алба удаан байна. Хүн сурталтай байна. Асар их шүмж яваад байгаа байхгүй. Ажиллаж байгаа. Ингэх юм бол бүтээмж тодорхой болно. Та харин товч хариулаад би нөгөө энэ цагийнхаа эргүүлдгийг бүр учрыг мартчихлаа шүү. Таны хамаарал бүхий Vertex Mining компани хөгжлийн банкнаас 33 төгрөгийн зээл авсан. Өөрөө төлж дуусна. Миний хамааралтай компани ч гэжтэй би одоо төр хугацаанд ажилд орох гэж нэг 2 хүртэл байж байгаа л тэгээ нэг бөө хил амд ороод. Нэгдүгээрт яг хаа одоо бас нэр дүрдэгтэй явж ирсэн. Ер нь бол одоо байдгүй юм танд. Юу ч байхгүй шүү дээ тэнцээч. Тэгэхээр танд хувьдаа ямар бизнес вэ? За. Энийг юу гэдгийг мэдэх үү? Шахмал төлш байна. Яаж хийдгийг орц найрлагыг мэдэх үү? Орц найрлагын хувьд бол би нөгөө химийн технологийн сайн мэдэхгүй байна. Зөвхөн ерөнхийдөө ойлгосноор бол энэ Эрдэнэс энержи ресурсын одоо мэдлэг буюу боловсруулсан нүүрсийг Улаанбаатар хотод авчираад за тэгээд тодорхой температурт одоо ингэж чиглэж яагаад барьцалтуулаад чигээд шахаад хатаагаад байна. Нэг нарийн юу бол байхгүй юм байна. Тэгэхээр гол түүх эдэд нь учраа байхгүй юу? Energy resource коксчсан нүрснийг ялгаж угаагаад ялгаж аваад урагш нь гаргадаг үлдэгдэл нь энэ гэсэн үг л дээ. Үгүй хаа. Би бол одоо Канада улсад уулуурхаан чиглэлээр бас тийм шүү дээ. Мастер хамгаалсан шүү. British Columbia гэсэн. Тэгэхээр энэ бол одоо маш юу юм байгаа. Нөгөө нүүрс баяжуулах үйлдвэр чи өөрөө ингээд олон төрлийн калориор нь ялгаж гаргадаг. Калори гэдэг нь илчлэгээр нь ялгаж гаргадаг. Баг 8-9 төрлөөр гаргаж байгаа баг. Энэ нэг төрөл нь явж байгаа. Тэгээ яг хуу тэнд бас буруу ойлголт байгаа гэдэг юм л. Яг мидлингийн тухайд бол мидлинг бол зарагддаг бүтээгдэхүүн, хаягдал бол биш. Ер нь бол яг нүүрсийг угаагаад аливаа одоо энэ баяжуулах үйлдвэрээс гарч байгаа нүүрс болгон тодорхой калорийнхаа хэмжээгээр боловсруулагддаг. За тэгээд эндээсээ зарагдчихэдэг ийм бүтээгдэхүүн. За энийг 1 кг-ыг шатааж байгаа бол хөрөн нүүрсийг 2 кг-ыг шатааж ижил хэмжээний дулаан гаргаж авна л гэсэн үг. 2 кг-ыг шатаагаар 2 кг тохирсон энээс 2 дахин илүү үнс гарна. Тэгэхээр энэ 2.5 PM 2.5 ч их болчихж байгаа. За энийг 2 дахин бага хэмжээгээр шатааж байгаа гэсэн чинь нөгөө хөрөн нүүрснээсээ 1.5 дахин илүү үхэртэй. Тэгэхээр хүхрийн тэр өмхийн үнэрнэс чинь гэдэг чинь энэс болчиход байгаа. Тэгэхээр гол асуудал бол бид нар ерөөсөө энэ fossil fuel гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ одоо нүүрс одоо ийм бүтээгдэхүүн, нүүрс нефтийн бүтээгдэхүүнийг шатааж илчлэг гаргаж байвал ямар нэг байдлаар утаа гарч л таа. Яагаад одоо анх энэ мэдлэнгийг хэрэглээд утаа огцон буурсан байхээр зүгээр физикал одоо бодит хэрэглээ нь 2 дахин багасаад илчлэгийн хэвээрээ байсандаа л шууд Улаанбаатарын хотын агаарт байсан энэ тоосонцор бууцсан байхгүй юу. Тэг хөхөр өндөртэй түл ширгэлэх нь тэг зөв. Ерөөсөө аль аль нь ч одоо биднэрт сонголт биш байх хэвээр. Зүгээр яг нин үгүй хэлэхэд манай улсын хамгийн зөв шийдэл бол үндсэндээ тэгэл барилгажуулахаас угаа байх ёстой л да. Гэтэ ойрын 2-3 жилд бол түлхээс өөр гарцгүй л. Өөрөө 2-3 жил гэхээс илүүтэй болов гэж би бол харж байгаа. Нин үгүй хэлэхэд бид нэр дулаан цахилгааны их үүсвэрээ яаралтай шийдэж барих хэрэгтэй байна. Энэ салбарынхаа одоо үнийг чөлөө сайн нэг айтайхан болгож авлаа. За хэдий бид нэр цаг тухайн үед индексчүүл нэмэхгүй яваад байснаас болоод хит их хөрөнгөлөгдсөн байсан нэмэлтийг хийчлээ. За энэнийхээ үр дүнд их том өвдөлт авч जैन бүгдээрээ. За одоо даваад гарахаас арга байхгүй. Хэрэглэнийхээ эрчим хүчийг хумаад те. Тэгээд хоёулаа бүр эрчим хүчний салбарт орж байна те. Ямар ч байсан та энэ найрлагыг бол судлаад үзсэн мэддэг юм байна. Зарим манай 126 гишүүн царай зүсийг нь анх харж байгаач хүн байх шиг байсан. Одоо энэ ч нөгөө хатаагаад байгаа юугүй юу тэгээд. Тэгээ би энэ хүний нэрийн нэг юм хэлэх би хэлчихэд юу байгаад байгаа юм. Би одоо Улсын их хурлын даргын захирамжаар одоо бас стандартын ажлын хэсгийг одоо ингээд аваад өөрийнхөө суралцаж одоо явж байна. Тэгээд энэ амьдрах орчны стандарт байхгүй учраас бид нэр дөрвөн журмаар нэг дарга гарч ирээл журам өөрчилдөг, нэг дарга гарч ирээл дүрм өөрчилчихдэг. Ингээд бид нар ерөөс ямар стандартгүй байгаа.
Стандартгүй хотод амьдарна. Стандарт нь нийцдэг, олон улстайгаа холбогддог ийм байдалтай байгаад байгаа юм. Тэгэхээр бидэнд хамгийн ойролцоо жишээ бол энэ 47 дугаар өргөрөг энэ дөрвөн улиралтай их газрын төвдөө бид нартэй ижилхэн юм хуурай уур амьсгалтай асар хүйтэн, асар дулаан болж чаддаг ижилхэн нөхцөл байдалтай орн бол Канада гэдэг юм. Тэгээ Канадын төвийн бүс нутгуудын одоо амьдрах орчны стандарт бол барилгын, дулааны, сургуулийн, дотоод орчны гэдэг бүх орчны стандартуудыг бид нар авах хэрэгтэй юм. Замын гэдэг. Энэ стандартуудыг бид нар авч мөрдүүлжээж гарсан хууль маань юуг дагаж хэрэгжих вэ гэдэг асуудал ярих хэрэгтэй. Тэгэхээр стандартын шинжилгээ рүү энэ ирэх хавар ер нь нэлээд ажиллах гэсэн бодолтой. Стандарт байгаагүйгээс бид нар хүний амиараа хохирсон асуудал өнгөрсөн нэг одоо энэний чинь судалгаа шинжилгээгийн гүйл стандарт хэл зөрөөд байгаа байхгүй. Тий, стандартгүйгээс болоод олон хүний амь хохирсны нэг жилийн хэл өчтөр зод өргөх ёслол болсон шүү дээ. Тий, за танд юу тайлах гээд дараач асуулт. Тий. MCS-ийн ундаа. MCS-ийн хөшний Coca-Cola-гийн ундаа шүү дээ. Тэгээ MCS эрхийн алж үйлдвэрлэж шүү дээ. Дэлхийн том үйлдвэрлэгчдийн нэг шүү дээ. Energy Resource манай 5-7 түвш рүү мэдлингээ нийлүүлснийхаа төлөө үнгүй нийлүүлдэг гэдэг. Гэхдээ татварын хөнгөлөлт эдэлт юм билэ. Хэдийн хэмжээгээр татварын хөнгөлөлт эдэлтийг нь мэдгүй та. Энэ нөгөө нэг агаарын бохирдлыг бууруулах юу хичүүлээ нэг тийм татварын бүх нүүрсний урхаануудад дээр ажилладаг баха. Би бас энийг судалж ирсэн. Ганцхан тэр компани яадаг бах. Бүгднгийнх нь мэдээллийг судалж үзсэн. Бүх нүүрсний урхаанууд агаарын бохирдлын нэг тийм хөнгөлт эдлэх тийм юмнууд байдаг юм билээ. Тэгэхээр чи харин үнгүй нийлүүлж байгаа биш үнэтэй л гэсэн үг байна. Ганцхан тэр компани биш гэсэн үг байхгүй. Бүх одоо нүүрсний урхаанууд тийм хөнгөлт эдэлж байгаа. Ганцхан Energy Resource авсан шүү дээ. Биш. Ерөөсөө бүх уурхаанууд одоо fossil fuel дахиад нүүрс олборлож байгаа бүх уурхаанууд агаарын бохирдолд ийм төлбөр төлдөг. Тэрнээсээ хөнгөлөө хэрвээ агаарын бохирдолд одоо зардал гарах юм бол тэрнээсээ хөнгөлүүлдэг гэж би бол ойлгосон шүү. Тэг. Хуулийн ч тийм байгаа бах. Таныг гэхдээ яагаад MCS-ийн гишүүн гэдэг вэ? Би яаж мэддэг юм. Би Монгол Улсын их хурлын гишүүн шүү. MCS-ийн одоо төлөөлж байгаа гишүүн л гэж яригддаг шүү. Үгүй би Монголын бизнесийн орчныг сайн дэмждэг учраас л нэг талынх гэж яригддаг үйлгүй би бизнестэй холбоотой бүхэн шийдвэрүүдийг дэмждэг. За миний эхний асуулт сая газрын тус боловсруулах үйлдвэр та бүхэн дөнгөж сая бараг өнөөдөр чуулганаар орж ийн тийм ээ 700 сая долларын зээлийг дэмжиж явах шиг байна. Одоо тэг хүчээр дэмжихээс ч үр гарахгүй болж байна. За тэгэхээр одоо нөгөө дуйлаантай баталсан 25 оны төсөвтөө гар хүрэх нь тодорхой болж байх шиг байна. Тэгэхээр энэ одоо 200 өмнө бол одоо ингээ 268 сая долларыг энэ төсөл зарцуулаад 7 жил болчихсон хэрнээ дөнгөж 20% та яваад байна л да. Тэгэхээр энэ төсөл хугацаандаа амжиж орох баталгаа байна уу? Байхгүй бол одоо бидний татвар төлөгчдийн бидний төлж байгаа энэ зээлийн хэмжээ ингээ нэмэгдээд байгаа юм шүү дээ. Тэгээ энэ нефтийн үйлдвэрч их түүхтэй билээ. Анх удаа хаач байсан тэр ч 10 хэдэн онд юм битээ. Манай арчлалын засаг барьж явах үедээ мод ерхий сайдаас 1 тэрбум долларын зээл хүсээд өнгөлтөө зээл хүсээд за тэгээд дараа нь манайхан гарч ирээд ярилцж байгаад нефт үйлдвэр болгоё гээд тэзүү байхгүй. За тэгээд тэзүүгээ хийсэн чинь 1.2 баг 1.3 тэрбум доллар болж таарад. За тэрийгэ тохиролцоод энтхэн засгийн газар зөвшөөрөөд орж ирээд хийгээ явж байсан чинь ковид гараад ингээд саатч явсаар гал ингээд ороод ирсэн байна гэж ойлгосон. Зүгээр бүтээн байгуулалтын ажил удаашрж байгаа дээр бол тантай ажиллахаас шүүмжтэй байгаа. Яг ижилхэн одуудын зарчмын байр суурьтай байгаа. Тэгээ сая бол их хурлын гишүүд бол бас ажлын хэсэг гаргаж ин бүтээн байгуулалтын ажил удаж байгаатай холбоотой санал дүгнэлт гаргахаар болцгоосон. Тэгээ энэтэй бол санал нэг байна. Тэгээ ковид руу л хамаагүй юм уу гэхэд байгаа. Тэгсэн хэрнээ ягаад аудитын тайлангаар нууцд авцсан? Аудитын тайлангууд ер нь том төслүүдийн аудитын тайлангуудыг нууцаар хилцэхгүй байя гэдэг. Одоо жишээ нь оюутлоготой холбоотой аудитын тайланг хүртэл манай Шин банк орон дээр одоо нууцаар ороод ирсэн байгаа. Тэгээ тэрийг ил хилцье гэдэг юуг саналуудаа бид нар явуулсан байгаа шүү дээ. Ил оруулж ирж ярих хэрэгтэй. Одоо тэгээд хизээ ашиглалтанд орно гэдэг байгаа лээ. Би одоо яг тэр төслийн хариуцж байгаа хүн биш учраас сайн мэдэхгүй байна. Зүгээр гүйцэтгэл нь 20% гэхээс илүүтэй төслийн ашиглалт дээр мөнгөнийхөө ашиглалт нь 20% байна гэж ойлгосон шүү би. Одоо авч байгаа зээлийнх нь. Тэгээд төсөлийн юу нь хэдэн хувьтай вэ? Тэрийг сайн мэдэхгүй байна. Харин 23% л байгаа.
Тэр санхүүжилт нь бол 23% ашиглалттай байгаа. Ашиглаагүй байгаа мөнгөн дээр хөтөлөөд байна гэдэг шүүмж гарсан гэж ойлгосон. За сая манай улсад бас томоохон нэг төсөл маань хөдөлгөөр болоод Улаанбаатарын урааныг олборлоод эхлэхээр болсон. Тэгэхээр Марда урдыг одоо хизээ олборлох вэ? Яг сая бол бид нэр шүү дээ 26-27 жил гатсан энэ урааны төсөл биднээс ч болж гатсан, гаднаас ч болж гатсан шалтгаан байна. Энэ ч өөрөө нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн гишүүдийн ойлголцлын хүрээнд явагддаг ажил. За дэлхийд ураа олборлдог улс орнууд их цөөхөн. За ураа олборлох ажлын үе шатууд нь өөр газар өөр зөвшөөрлөөр явагдаж идэг ийм л одоо нөхцөл байдалтай байдаг. Тэгээ ялангуяа манайх одоо энэ хоёр том хөрш маань хоёулаа мөнхийн хөршүүд маань хоёулаа энэ нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн гишүүд байдаг. За энэ хүмүүстэйгээ ойлголцох ёстой. Одоо манай түнш болж байгаа Франц гэж орн бас нэг зөвлөлийн гишүүн. За энэ орны одоо олон жил одоо бид нартай ингэж явсны үр дүнд бол тэгэл гараанаас гарлаа. За бидний дотоод шалтгаанаас гадна гадаад шалтгаан байсан гэдгийг зөвөрөдийн дуртах хэрэгтэй. За хоёрдугаар дотоод шалтгаан дээр бол бас авилгаалбын шалын асуудлууд яригдсан байдаг юм билээ. Сая учир сайдын тайлбарлаас таамагаас харж ирсэн баг тий. Тэр Францын компанитай очиж тухайн үеэр ирэх барьж ирсэн хүмүүс бас янз янзын асуудал ярьсан. Тэр нь тогтоогдсон гэх юм яригдж ин лээ. За Францын шүүх бол шийдвэр гаргацсан байна гэж ойлгосон. За зүгээр энэ авилгал авсан нь үнэн болж таарсан гэсэн үг. Тэр угаасаа тэр та нар бүгдээрээ юугаар нээлттэй мэдээлэл сайн интернет рүү ороод харахад баталгаажиж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг бурууга хүлээгээд нөхөн төлбөр төлж байгаа байхгүй. Тэгээ тэр бол ойлгомжтой. Тэгэхээр тэр манай дотоодод хин авсан яасан тухайн асуудлыг бол манай хууль хяналтын байгууллага шалгаж томд гарах хэрэгтэй баг. Тэгжээж бид нар гадаадаар чин гадаадын хөрөнгө оруулагчтайгаа нүүр дүр ярина шүү дээ. За тэр мардатай холбоотой асуудал болон бусад одоо ураантай холбоотой төслүүд гарах жишг төсөл саягаар авчиж байгаа. Тэгэхээр яг энэ загвараараа бид нар дараагийн төслүүдэд явуулаад явхад бол бололцоотой болж байна л гэсэн үг. Энэ хэрээр бидний одоо эдийн засгт орж ирэх сая одоо нэг юм онцлогтой юм явчлаа шүү дээ. Бид нэр анх удаага алдагдaltaгүй төсөв баталчлаа. Анх удаага Монгол Улсын ерөнхийлөгч одоо төсөв дээр бүхэлд нь хориг тавихад их хурл хүлээж авлаа. За алдагдaltaгүй төсөв батлна гэдэг чинь өөрөө цаана ямар агуулга дагуулж ийн вэ гэхээр хөрөнгө оруулалтын орчноо сайжруул, хөрөнгө оруулалтыг маш ихээр тат. Тэгээд хөрөнгө оруулалтаасаа гарсан мөнгөөрөө энэ дид үтцийн болон энэ утаа шороотой холбоотой нийгмийн болон бус санхүүжилтүүдэд шийд тэгээ ажлын байраа нэмэгдүүлээ гэдэг ийм л даалгаврыг засаг их хурд өгчөж байгаа байхгүй өөрөө тийм ээ улс орн. Тэгээ шахалтанд орж иж алдагдaltaгүй болгосон шүү дээ. Буруу зүйл ба шин чи ягаад гэвэл засаглалын онлоороо гүйцэтгэх засаглал, шүүх тогтоох засаглал тэгээд хууль тогтоох засаглал чи гурван биенээ шахаал хянаал явж явах хэрэгтэй. Энд чинь зүгээр л байгаа зарчим шүү дээ. Байдаг юм л зөв. Явж байгаа зарчим л зөв. Угаасаа энийг л явах хэрэгтэй. Бид нар чи авчирсан орн гэдэг. Тэгэхээр энэ зарчмаар л явж буруу байхгүй. Ерөнхийлөгчд одоо вето буюу хориг тавих бүрэн эрх нь байна. За улсын хурлд тэрийг хүлээж авах авахгүй бас бүрэн эрх нь байна. За тэр хоёроос баталж гаргаж өгсөн хуулийн дээр ажиллах бүрэн эрх нь засгийн газарт байна. Энд чинь засаглал хуваах онлынхаа хүрээнд л явагдаж байгаа үйл явц. Буруу ч юмгүй зөв ч юмгүй яг л ажил явдгаар л явж байгаа байхгүй. Тэгээ тэндээс орж ирсэн энэ одоо сайн үр дүн, улсын төсвөөс асар том хэмжээний төсвүүдийг санхүүжүүлэхэ болий. Хөрөнгө оруулалтыг татах, орчноо сайжруулъя. Энэ хүрээнд л энэ том төслүүд явах бас нэг суур нөхцөл бүрдчих шиг боллоо. Би бол тэгж харж байгаа. Тэгэхээр одоо бол бид нэр сая орооногийн төслөө хийгээд явуулчлаа. Энэ бол оюут толгойн төслийн дараа орж ирж байгаа их том төсөл явж байна. За энэ нөгөө талдаа бас манай 3 дахь хүршийн том хөрөнгө оруулалт орж ирж байгаа. Нэг их онцлогтой юм байгаа тийм. За дараачих нь бол бид нар тэгээ сая энэ China Energy-гийн гэрээ буюу одоо үндсэндээ энэ 5 толгой орд газарт одоо дахин одоо шинэ бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх, за уурхан бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж, нүүрсний олборлолтоо нэмэгдүүлж, борлуулалтаа нэмэгдүүлж, тогтвортой хугацаанд, тогтвортой үнээр олон жилийн хугацаатай өгөх ийм том хэмжээний гэрэг анх удаа байгуулах шийдэлд 10 жилийн дараа гарлаа. За энэ нь өөрөө бид өөрөө бас хэлжсэн энэ чиглэлийн мэрэгжилтэн тэгээд зүгээр судалж исэн хүн. За зүгээр нүүрс гол мартаа болдог асуугаад байгаа нь бид нар чинь улсын төсвөөсөө 70 сая долларыг олон улсын арбитрт төлөөд тэр хан ресурсын лицензийг хурааж авсан шүү дээ. Тэгээ хавд тарцсан. Энэ бол ерөөсөө юм байл шүү дээ. Одоо баяр ерхий сайдын үед л болсон үйл явдал. Баяр ерхий сайд өөрөө энийг бол сайн нэвтрүүлгээр их тодорхой ярьж ийн лээ. За ер нь бол яг хуу тэр одоо манай хойд өршийн одоо компани
Миний одоо тэр хүний ярианаас авсан ойлголт бол хойд төвшин компани бол үндсэндээ бид нар явуулъя. Канадын компани эзэмшижсэн энэ ордоо бид нар төвч бид нар тэр хүмүүстэй төлбөр тооцооны асуудлаа шийдэе гэж хагаад тэр асуудлаа шийдэг хүн байна л гэж ойлгосон мэдээлэлс тийм ээ. Тэгэхээр одоо бол бид нар тэр өөрийнхөө дараачийн ордууд бол байгаа шүү дээ манай. Таагаад тогтооцсон ордууд байж байгаа. Энэ ордуудаа хөдөлгөх үе даалга нээчлээ. Замаа гаргачлаа. Энэ загвараараа явуулж болно л гэсэн үг. За би бол хэрвээ орж ирвэл дэмжинэ л гэж. За танаас дараагийн асуулт нь таны хамаарал бүхий Vertex Mining компани хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан. Өөрөө төлж дуусна уу? Миний хамааралтай компанич гэжтэй би одоо төр хугацаанд ажилд орох гэж нэг 2 хувьтай байж байгаа л тэгээ нэг бөө хил амд ороод нэгдүгээрт яг хаа одоо бас нэр дүрдэгтэй явж ирсэн. Ер нь бол одоо байдгүй юм танд. Юу ч байхгүй шүү дээ тэнцээч. Угаасаа би ер нь гүйцэх захирлаар Канадаас ирж ажиллах гэж байгаа л их хурлын гишүүн болоод буцаага өгсөн байхгүй 2%-ийг. Тэгээд болоо. Өөрөө бүтэн төлсөн байна лээ. Манай өөр нэг гишүүний ихчийн хамаарал бүхий компани. Тэгээд улсын дээд шүүхээр хүртэл ямар ч одоо хууль бус зүйл хийгээгүй байна гэсэн дүгнэлтийг гараад дууссан. Тэгэхээр танд хувьдаа ямар бизнес байдаг? Нэг уул уурхайн ханган нийлүүлдэг. Тий, миний хөрөнгө оруулалтын мэдүүлгүүд дээр байгаа шүү дээ. Тий, ямар майнинг блэ? Тий, Proco Mining гэдэг. Proco Mining гэдэг компани. Тэр бол тусдаа энэ компаниас тусдаа юм. Тусдаа Канадын хөрөнгө оруулалтын компани шүү дээ. За дараагийн асуулт таны ажиллаж байгаа хуулийн төслөөс асууч. Та төрийн албаны тухай хуулийн төсөл дээр ахлаад ажиллаж байгаа юм байна. Ажил хийдэг хөнгөө байна. Эсвэл төрийн албаныхаа өөртөө зориулаад хамгаалчихсан хууль хийцэн байна. Төрийн алба удаан байна. Хүн сурталтай байна. Асар их шүмж яваад байгаа байхгүй. Тэгэхээр эхлэний ээлжинд бидний төрийн албаны хуулийг стандарттай нь уялдуулж тоогоо гаргаж бүтцээ гаргаж ээж хийх ёстой байна гэсэн ийм л одоо дүр зурагтайгаар манай ажлын хэсэг ажиллаж байгаа. Ингэх юм бол бүтээмж тодорхой болно. 24 оны сонгуульд бүсчилсэн тойргоор явсан. 28 оны сонгуулийг энэ бүсчилсэн тогтолцоогоор явах нь зөв үү? Сонгуулийн мэдрэмж нь адилаагүй байгаа дээр асуух гэдэг. Зүгээр яг нэг үйлхэд одоо бид нар тулж байгаад өөрчлөлт хийсэн. Үнэхээр хүнд байсан. Тэгээд өнөөдөр ерөнхий сайд та нар гишүүд одоо энийг өөрчлөе гэж орж ирэхгүй шүү л гэдэг шиг байна шүү дээ. За одоо бид нар ярилцах л бах та. Их хурлын гишүүний үйл ажиллагааны зардалд 20 гаруй сая төгрөг авдаг. Та 12 дугаар сарынхаа энэ мөнгийг үнэлсэн байна. 20 сая төгрөг гэдэг нь энийг одоо янз бүрээр л нэрлэдэг шүү байна. Үйл ажиллагааны зардал, тойрогтой ажиллах төсөв, сард. Сая 2 хоногийн өмнө л Financial Review дээр гарсан мэдээлэлдээ Rio Tinto компани Монгол улстай, Монголын засгийн газартай оюутлогоо дээр татврын маргаанаа 295 сая доллараар ингээд хаяа гэсэн энэ хаахан зөв үү? Хэрвээ ийм юм байгаа бид нэр урт хугацааны том хэмжээний төсөл дээр хамтарч ажиллаж байгаа газартайгаа хил үгээ олохгүй бол арбитраар одоо шүүх хяналтын байгууллага гэсэн үг тийм бизнесийн тэр байгууллагаар шийдвэрлэх ёстой гэх гэрэн дээр тусгацсан. Тэр газар маргаанаа өгөө тэр газараа одоо асуудлаа шийдэж чадахгүй бол шийдэхээс өмнө урдчлаад эвлэрэх юм боломж нь байдаг. Тэр эвлэрэх боломжийнхоо саналыг оюутлогоос тавьж гин гэж ойлгож байгаа. Хэрвээ тэрэн дээр бол одоо ажлын хэсэг гаргаад үнэлт өгөөд тэгээд эвлэрээд явах ёстой. Энэ аль альнийхаа бизнесээ явах замд нь хэрэгтэй. Эвлэрхээс өөр гарцгүй байгаа. Яагаад гэвэл маргаан үүсээд эхлэхэд татварын дундын дансандаа 1.1 дундын дансандаа Rio Tinto мөнгө байршуулсан. Тэрийг нь ковидын үед засгийн газар иргэн бүрт 300 мянган хэлбэрээр тараагаад өгсөн. Тэр мөнгийг хэрэгжилчихсэн гэсэн үг л дээ. Гэхдээ яг Монгол улс байж байгаа учраас хэрвээ тэр мөнгийг нь буцааж өгөх ёстой бол өгж болно шүү дээ. Тийм чих хайхтар сүртэй юм биш. Ер нь зүгээр 1.4 их найд шүү дээ. Яг зарчмаараа явбал тэгээд өгж авалцаад явах л гэдэг. Бид нар чинь баг 100 жилийн гэрээ хийчихээ үстэй хоорондоо. Тэ. Тэгээ бизнес шүү дээ болно шүү дээ. Тэ. Зүгээр гол асуудал нь заавал өхөөсөөр аргагүй чи ингэх ёстой гэдэг байр сууриас хамтахаас илүүтэй шудраг ахын чухал байхгүй. Тэгээ хэн илүү одоо авах гэдэг дутуу авах гэдэг биш тохирсондоо байж чадж байна уу гэдэг л асуудал. Түүнээс би чам дөрвөл мөнгө зөвлөсөн учраас би чамаас илүү эрэхтэй гэж оюут толгой Монгол Улсын засгийн газрыг шахах монголчуудыг шахах хэрэггүй. За дараагийн асуулт таны ажиллаж байгаа хуулийн төслөөс асууч. Та төрийн албаны тухай хуулийн төсөл дээр ахлаад ажиллаж байгаа юм байна. Тоо харсан чинь гэхдээ одоо нийтийн бүгдийг нь хамруулаад 2020 сүүлийн 3 жилийн дотор 20 оноос 23 оны хооронд 24 оны тоог авч чадаагүй. Төрийн албаны ажиллагчдын топ 8000-аар өссөн байна. Хувийн компаниудад ажилтаа олдохгүй байгаа, гадаадаас ажилтаа оруулж ирье л гэдэг. Төрийн албанд ажилтан хүнээ авчаад байгаа юм биш үү? Ер нь энэ төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн ажилтнуудын бүтээмжийг яаж хэмждэг?
Төрийн албаны одоо бүтээмжийг сайжруулах чиглэлд бол энэ манай төрийн албаны шинжилгээ явах хэрэгтэй мөлий. Төрийн албаны тоо өсөж байна. Төрийн албаны шатлал өөр байна. Төрийн албаны одоо нийгмийн баталгаа өөр байна. Төрийн албаны одоо ачаалал өөр байна. Ажил хийдэг хөнгөө байна. Эсвэл төрийн албаныхаа өөртөө зориулаад хамгаалж гсэн хууль хийцэн байна. Төрийн алба удаан байна. Хүн зурталтай байна. Асар их шүмж яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоогийн байгаа бүх хуулиуд дээр нь одоо мэргэжлийн хүмүүсүүд дээр үнэлгээ дүгнэлт хийлэгжээж бид нэр яг хаана болоод хаана болохгүй байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй юм байна л. Яг гэвэл одоо манай төрийн албыг хичнээн чуулгаар зохицуулж байгаа юм бүүмэд. Онцгой байдлынхаараа, цагдаагийнхаараа, эрүүл мэндээр боловсруулаар. Төрийн албаны нэгдсэн зохицуулалт бараг байхгүй талтай болсон. Төрийн албаны зөвлөлийн эрх үүрэг нь бас засгийн газрын үйл ажиллагаа одоо томилж байгаа байгууллагуудаа ингээд орооцолтод явчихсан. Тэгээ энэ шалгалтын тодорхой бус ийм тогтолцоотой болчиход байгаа. Тэгэхээр бид нар айл загварыг авах вэ гэдэг асуудлаа нэгдүгээр судлахын тулд эхлээд манай одоо байгаа хууль эрх зүйн орчин тухайн олон улсын жишг болж байгаа загвартай хэр зөрж ийн ямар одоо зай завсар байна яавал болчих гээд байна гэдгийг үнэлэх юм том хэмжээний судалгаа хийгдэж байна. Манай ажлын хэсгэн дээр ажиллаж байгаа. За тэгээд төрийн бүтээмжийг сайжруулах бүтээмжийг хэмждэг юм бол гэдэг нь хэмжилгүй яах вэ? Төрийн бүтээмжийг сайжруулахад би зүгээр захын жишээ л хэлээ. Би түрүүн бас тантай яриа сууж байхад ярьж стандарттай холбоотой асуудал яригдчих төрийн бүтээмж хэрэгтэй явчихна. Одоо жишээ нь хэд нэг ангид одоо хэдэн хүүхэд байх ёстой вэ гэдгийг заагаад нэг ангийн хэдэн багш заах ёстой вэ гэдэг стандарт гаргах ёстой заавал. Тэр нь олон улстайгаа дүүцдэг байх ёстой. За эсвэл нэг эмчийн ачаалал, нэг одоо сувлагчийн ачаалал гэдэг энэ бүгдийг стандартжуулах юм бол төрийн албаны тоо автоматар гараад ирнэ. Түүнээс хүн зохиогоод байдаг юм бол байхгүй болчихно гэсэн. Тэгэхээр эхлэний ээлжинд бидний төрийн албаны хуулийг стандарттай нь уялдуулж тоогоо гаргаж бүтцээ гаргаж ээж хийх ёстой байна гэсэн ийм л одоо дүр зурагтайгаар манай ажлын хэсэг ажиллаж байгаа. Ингэх юм бол бүтээмж тодорхой болно. Учир нь төрийн албанаас эмч багш нарыг өөр албар руу одоо шилжүүлнэ гэдэг байгаа шүү дээ. Тэр бол одоо төрийн үйлчилгээний албан тушаалтнуудыг бол одоо төрийн жинхэнэ албанаас нь одоо гаргаад байдаг одоо тэр нэмэлт урамшуулалттай холбоотой асуудлуудыг шийдэж явдаг юм тогтолцоороо оруулъя гэдэг юм. Төрийн жинхэнэ албаа багш та тусдаа гаргаад ингээд явъя гэдэг. Энэ бол одоо засгаас өргөн барих гэж байгаа хуулийнх нь одоо нэг санаа байх. Хууль бол засгаас орж ирэх гэж байгаа. За орж ирсэн байдлаар их хурлаас ажлаас гарцсан. Энэ дээр ажиллаа засагтайгаа ярилцаад ингээд явж байна. Яг хэлбэржээд орж ирэх хуулийг нь бол хүлээж байна. За хэлбэржээд ороод ирсэн хуулийн дээр нь саяын судалгаагаа уялдуулж байгаа л хуулиа нэг багцлж гаргана гэсэн бодолтой байна. Би бол энэ төрийн албаны шинжилэлт бол үндсэндээ нэг чуулганы хугацаанд шийдэх асуудал биш болов уу гэж бодож байна. Бидний одоо үлгэр загвар харж явж байгаа орнууд бол жишээ нь юу гэдэг юм Өмнөд Солонгос улс байна, эсвэл Сингапур улс байна тий. За энэ улсууд бол төрийн албыг их өөр бэлдэж явдаг юм байна лээ. Гүйцэтгэх засаглалын тусдаа бэлдэнэ. За хууль тогтоох засаглалын тусдаа бэлдэнэ. За шүүх тогтолцооны одоо засаглал нь одоо тусдаа бэлдэнэ. Өөрсдөө одоо хүний нөөцийн яамаа гаргаад удирдах явдаг юм байна лээ. Энэ нь бол ер нь баг оновчтой загвар байх юм болоо да. Ер нь үр өгөөчтэй ингээд явж байгаа загваруудыг харж агаад за өөрийнхөө одоо байгаа хуулиудад үнэлгээ хийгээд ингээл явна да гэд. Одоо парламентээс дээрх судалгааны хүрээлэн захиалга өгч гисэн. За судалгаа хийхдээ явж байна. Гарахаар нь олон нийтэд танилцуулна. Төрийн албандаа хилцүүлнэ, ард нийтэд хилцүүлнэ. Одоо ингээд нэг хоёр гоё юм яриалаа л да. Төрийн өмчит компаниудыг цөөрүүлнэ. Төрийн бүтээмжийг сайжруулна гэдээ хоёр гоё юм яриад байгаа хэрнээ нөгөө талдаа энийг яг ажил болохгүй байгаа зүйл нь яамдууд нь байх чи үндэсний хороонуудын тоог нэмээд байгаа. Яг зөв тийм. Үйл ажиллагаанд давтагдсан орон сууцжуулах үндэсний хороо гэдэг барилгын яам нь ажиллаа хийж чадахгүй байгаа юм. 20 минутын үндэсний хороолгын шинэ хоршоо үндэсний хороолгын. Ер нь бол төрийн албаны хуулиар бол би энэ жишээр би судлаа асуугаад үзсэн чинь нэг л хороо гэхэд 40 хүнтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэр 40 хүний цалин өртөг гэдэг ингээд нөгөө наадхан дээр ч юм бол би өөртөө чи ижилхэн улсын төсвөө ярилцж явах үе гэсэн бид нар бас байр суурь илэрхийлж байсан. За ер нь наадхан дээр ч юм бол төрийн албаны шинжилгээний хүрээнд энийг зэгцэлнэ гэж. Ер нь бол одоо нэг талд нь гаргая. Үнэхээр байх хэрэгтэй бол яагаад байх хэрэгтэй. Стандарттай нормынхоо хэмжээнд төрийн албаа багч байна. Одоо ингэдэг байхгүй. Аль нэг яам байна. За уул уурхай яам байна. Уул уурхай яамны ажиллаж байгаа хүмүүсийн ачааллыг ер нь тооцохгүйгээр одоо шинэ энэ манай 10 хэдэн яам байна шүү дээ. Энэ яамд ч яг ижилхэн шахуу орон тоот. Ачаал нь өөр. Тэгээд хилцэх газрууд тэдэн хүн л байна гэсэн. Гэхдээ шууд хатуу тоо тавьчихсан. Тэгээд тэр нь яг үнэхээр ачаалаа дааж байгаа юу? Эсвэл ачаалаас илүү байгаа юу, дутуу байгаа юу? Тэрийг бид нар мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь тэгэхээр төрийн бүтээмжийг хэмжиж чадахгүй. Тэгэхээр бүтээмжийг хэмжихийн тулд бид нарт стандарт хэрэгтэй л байхгүй. Тэгээд тэрийг оруулж ирэх гээл оролдоод байна. За
Та харин товч хариулаад би нөгөө энэ цагийнхаа эргүүлдгийг бүр учрыг мартчихлаа шүү. За намрын чуулган ингээ өнөөдөр дуусчихин тий. Та юу хийх гэж байна? За би одоо нэг стандартын ажлын хэсгээр бас нэг юу юм бэ нэлээ. Хүний эрхэл суурьсны стандартын шилжилт бид нар хий гэж яриад байгаа юм. Тэгээ энийг төрийн албаны хуультай уялдуулъя, бизнесийн орчинтойгоо уялдуулъя гэж яриад. Тэгээд нэгдүгээрт бол энэ одоо хамгийн сайн стандарт хийдэг газар нь бол Канада юм байна лээ. Канадын хувьд бол хүний эрхийн одоо нэг юм хууль биш бодлогын баримт бичгтэй тэр нь баг үндсэн хууль шиг үзэгдэж явдаг. Тэр бодлогын баримт бичгээ дагаад энэ стандартуудтай. За энэ стандартууд нь бол одоо хууль мэт мөрдөгдөж явдаг. Түүнээс дүрм журмаа байнга өөрчлөө хөдөлгөөд идэг юм байдаггүй юм байна. Тэгэхээр одоо энэ түрүүний бидний ярьсан нүрс тестээс ахуулаад бүх юмны стандартыг нэг харж ээж энэ төрийн албаныхаа хуультай стандартынхаа хуультай уялдуулж хийчихье гэсэн нэг юм одоо ажилд явна. Судалгааны ажилд явна. За гişүүд аваа явна. За хоёрдугаарт бол тойргоор уулзалт хийн. За тэгэл одоо энэ ажлын хэсгүүд дээр л ажиллана да. 24 оны сонгуул одоо гишүүдийн сонгуулийн мэдрэмж нь арай арилаагүй байгаа. 24 оны сонгуул бүсчилсэн тойргоор явсан. 28 оны сонгуулийг энэ бүсчилсэн тогтолцоогоор явах нь зөв үү? Сонгуулийн мэдрэмж нь арилаагүй байгаа дээр асуух гэж. Зүгээр яг нэг үгэлэхэд одоо бид нар тулж байгаад өөрчлөлт хийсэн. Үнэхээр хүнд байсан. Яг үннийг л хэлээ. Тийм 3 аймаг 17 хоног. Тэгээд 17 хоногт 54 сум суурин газарт очиж 10,000 км давхиж бараг 60 гаруй мянган хүнтэй уулзсан байгаа баг. Явна гэдэг бол зүгээр хүний биеийн ачааллаас агшуулаад энэ дийлхийдэх хүнд юм байна лээ. За хоёрдугаарт бол энэ бүс болгоны одоо орчин нөхцөл нь бол өөр юм байна лээ. Тэгэхээр энийг бас дагж арах хэрэгтэй болов гэсэн хувийн бодолтой явдаг. Өөр аймгийн танигдах гэж мөнгө чиг зарцуулна. Гэхдээ ер нь зүгээр явах болно шүү дээ. Гэхдээ ер нь бол сая өнөөдөр ерөнхий сайд та нар гişүүд одоо энийг өөрчлөе гэж орж ирэхгүй шүү л гэдэг шиг байна шүү дээ. За яг тэгэл одоо бид нар ярилцгал баг та. Их хурлын гишүүний үйл ажиллагааны зардалд 20 гаруй сая төгрөг авдаг. Та 12 дугаар сарынхаа энэ мөнгийг юу зарцуулсан бэ? 20 сая төгрөг гэдэг нь юу юм? Энийг одоо янз бүрээр л нэрлэдэг шиг байна. Үйл ажиллагааны зардал, тойрогтой ажиллах төсөв, сард. Нэг туслах, нэг зөвлөхийн цалингаас гадна таны үндсэн цалингаас одоо гадна. Нэг гишүүн дээр одоо 250 сая төгрөгийн төсөв байдгийн жилдээ. Тэгээд тэрийгээ бол тэгээд тэнцэж. Тэрийгээ тэгвэл 12 сард хуваагаад л 20 сая. Тэгж яриад байгаа юм байна л да. Тэгж яриад байгаа юм байна л да. Тэгэхээр эний ч одоо нэгдүгээрт бол энэ тойрог руугаа явах бензин тосон зарцуулна. Заримдаа энэ тойрогоос хүмүүс ч бас хүсэл санал ирүүлнэ. Гэр орон шатчлаа энэ тэрэгэл баах юм болно. Хандвар өгчдөг юм. Үгүй шүү дээ. Зүгээр яах юм тэгээд тий аваал өгнө. За тэгээд бас олон нийтийн арга хэмжээ зарцуулна. Томилтоор явахдаа хэрэглэнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөхдөө бас гэрээ хийж зардал гаргаж өгнө. Ингэсээр гал дуусчихдээ дүү. За. Түнс одоо юу гэдэг хууль хийхэд нь 20-30 сая төгрөг өгдөг тийм байдгүй шүү. Айгу буруу ойлголт яваад идэх юм. Хууль яахт нь нэг хууль хийхэд нь л одоо 20-30 сая төгрөг төлдөг мөрдөг гэж нэмээд идэх шүү дээ. Тэгээд тийм байхгүй шүү тийм байдгүй. Зүгээр одоо хуулийн төсөл боловсруулангуул ингээд судалгаагаа та нар өөрсдөө хариуцаж хийх ёстой байдаг юм уу? Тэгээд парламентын судалгааны хүрээлэндээ л найдана. Их уднаа тэгээд. Та докторуудыг ад үзээд байсан. Тий, би хэлсэн. Тэ та өөрөө шүтээсийн проектороор ажиллаж байсан юм байна шүү дээ. Проектороор ажиллахад доктор байх шаардлага тавиагүй юм уу? Ингэдэг. Би зүгээр хараа би бас өчигдөр нэвтрүүлгээр орохдоо нэг юм хэлсэн. Би боловсролын багц хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаад 8 одоо за хууль байсныг 4 болгож нэгтгэхэд Монголын боловсролын тогтолцоо анх удаага нэг араа шүтэн таарч нэг нүд одоо багц хууль болж гарсан юм байна. Тэгээгөө хуучин бол баг боловсролын хууль гараад дээд боловсролын хууль гараад, ерхий боловсролын хууль гараад тэр нь ингээд парламент болгоноор ээлжлээд гарахаараа цаг үетэйгээ таарахгүй араа шүтэн таарч өгдөг. Ингээд нэг багцлж гаргаагүйсэн байхгүй. Тэгээ нийгмийн одоо асуудал багш нарын нийгмийн баталгааг нь бүтэн шийдэж өгөөгүй тий. За олон улсын үнэлгээнд орох тухай асуудлыг шийдэж өгөөгүй, англи хэлний асуудлыг шийдэж өгөөгүй. Зөндөө юмнууд нь таарч өгдөг юм байгаа гэдэг. Тэгээ энийг шийдсэн. За зүгээр би сайн нэвтрүүлэгт бас орохдоо дахиад танаа нэвтрүүлгээр бас хэлчихэ. Нэгдүгээр би жинхэнэ докторудаас бас уучлалгуяа. Бас буруу ойлгохдоор хэлсэн юм шиг байна л. Ер нь миний хэлсэн шидэхэд доктор орохоор. Тий, миний хэлсэн үндсэн санаа нь бол юу байсан бэ гэхээр чанартаагаар бэлтгэмээр байна. Хуулаад байна. Худалдаад авчаад байна. Их сургуулиуд нь мэдээлэлээ сэлгэж одоо шийдэхгүй байна. Монгол шиг сургууль өөрийн гэсэн мэдээллийн сантай.
шинжлэх ухааны технологийн их сургууль өөр гэсэн мэдээлэл саналтай. Хөдөө аж ахуйн их сургууль өөр гэсэн мэдээлэл саналтай. Энийг хоорондоо сэлгэж холддгоо. Тэгээд хуулаад яваад байдаг. Тэр нь мэдэгддэггүй, тийм ээ. Тэгээд яагаад доктор авдаг гэж? Цалингийн нэмэгдэлтэй байхгүй 30% нэмэгдэлтэй тийм зохицуулалттай учраас төлөв яваад байна ш. Дээрээс нь бас нэр хүнд байдаг баг. Тэгэхээр жинхэнэ докторууд миний энэ гаргаж байгаа санааг уг нь дэмжиж байгаа гэдэгт би бол итгэлтэй байгаа юм. Барууны том их сургуулиуд одоо улс орнууд бол жишээ нь ямар байдаг вэ гэхээр одоо жишээ нь би Канадад сургууль төгссөн. Канадад сургууль төгсөхөд ямар байдаг вэ гэхээр миний бичсэн судалгааны ажлыг хамгаалсны дараа Канадын төв номын сан хүлээж авна. 1 сарын турш хуулсан эсхийг нь улс даяар судалгаа, дэлхийд даяар судалгаа хийж батлсны дараа 1 сарын дараа надад таны одоо судалгааны ажил хуулаагүй байна гэсэн сертификат өгсөний дараа би төгсдөг байхгүй. Тэгээд миний бүтээл оюуны бүтээл маань Канадын төв архивт хадгалагддаг. Нийтэд нээлттэй. Манайх таар боловсролын багц хууль дээр энийг оруулж болоогүй. Оруулцаар. Тэр хуулиа нэхэд байгаа юм би. Оруулцсан. Энийг хэн хариуцдаг вэ гэхээр Канадын одоо боловсролын ёс зүйн хороо гэж байгууллага байна. Тэр байгууллагын доор ёс зүйн хорооны одоо хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Тийм, ёс зүйн хорооны доор манай Монгол улсад ёс зүйн хороотой болно. Ёс зүйн хороон доор ажлын албатай байна. Тэр ажлын албанд бүх судалгааны мэдээллийг урьдчилан цуглуулад гарсныхан дараа хянаад явдаг энэ зохицуултыг хийх ёстой юм. Энэ хуулийг бид нар хийчихсэн. Энийг хийгээд нэг. Хоёрдугаарт ихтэй сургуулиудыг одоо үнэлэх ёстой юм. Боловсролын үнэлгээний төвөөр үнэлээд нийтэд зарлах ёстой юм. Тэгэхгүй бол одоо яадаг вэ гэхээр эн чинь хэрэглэгчийн одоо ард түмний асуудал болчиход байгаа. Тим ч мундаг сургууль, ийм ч хөтөлбөртэй, тим ч одоо юу гээл одоо баг реклам явуулна. Одоо цагаан сар өнгөрөө шууд тийм реклам явуулна. Бараг докторийн сургалтын ерөөс алаадаг юм байлаа. Тэгээд тэр нь өөрөө хэн нь яг хаана яваад байгаа юм бэ гэдгийг үнэлээд нийтэд зарлах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэндээс чи үн ханшин тогтно, тийм ээ. Хэн мундагийн хэн сайн гэдгийг харж иж иргэн хүн өөрөө сонголтоо хийж мэрэгжлээ сонгож сургуулаа сонгож сурах хэрэгтэй. Тэр хэрээрээ нөгөө үнэлгээнд тогтоод ирэхдээ зэрэг кредит цагийнх нь үн төлбөр нь тогтоод ирнэ. Тэр хэрээрээ багш нарын сайн сургууль руу гарах гэж өрсөлдөн, доор байгаачууд нь дээшээ гарах гэж өрсөлдөж байна. Өрсөлдөөндөө шахаад байгаа байхгүй. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа юм бас. Энэ үнэлгээгээ зарлах ёстой юм боловсрол яа. Зарлахгүй. Гуравдугаарт одоо энэ Монголын боловсрол бүх шатанда олон улсын үнэлгээнд орж явах ёстой заалтыг энэ хууль заадаг өгсөн. Одоо бид нар чи 2022 онд билүү дээ PISA-гийн үнэлгээнд ороод дэлхийгээс нэг 3-аас 4 дахин хойно яваад харталцаа байгаагаа харсан шүү дээ. Ялангуяа хамгийн аимшигтай гарсан үр дүн нь юу байсан бэ гэхээр боловсрол нийгмийн ялгарлын суурь болцсон тогтолцоо болцсон байсан. Энийг арилгах өөрчлөлтийг бид нар хийсэн. Сумын сургуулийн хүүхд аймгийн төвийнхээс өөр, аймгийн төвийн хүүхд Улаанбаатарынхаас өөр, Улаанбаатарын захын дүүргийн хүүхд өөр. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотын боловсролын газрын даргад ямар эрхийг бид нар өгсөн байгаа вэ гэхээр 11-р сургуулийн багшийг Сонгон хайрхан дүүргийн эсвэл Баянзүрх хайрхан дүүргийн захын сургуульд аваачаад хугацаатаагаар нэмэлт цалинтайгаар ажилуулах бүрэн эрхийг нэгд өгсөн юм хуулиар. Нэг хэрэгжүүл, тийм ээ. За дараа нь одоо хэрэгжихгүй байна уу? Хэрэгжихгүй л байна. Одоо хэрэгжиж байгаа тайлангийн нэгхтэй зэрэг 5% слайд тавиад байгаа байхгүй. Дараа нь бид нар яасан шин сайттай болчиход байгаа шүү дээ. Тийм. Салбарын л үү. Тэгэхээр бид нар бол юу хүсэж байгаа вэ гэхээр хуулиа хурдан хэрэгжүүлээч. Нийгмийн энэ ялгарлыг арилгамаар байна. Монголын энэ хүүхдүүд тэгш боловсрол авах ёстой. Тэгш боловсрол авах орчин нөхцөлийг бүрдүүлээд өгсөн. Дижитал боловсролын эрх нээгээд өгсөн. Тэгэхээр хөдөө орон нутагт сурж байгаа хүүхдүүд бүгдээрээ энэ дижитал боловсролоос ижил мэдээлэл авах боломжтой байх ёстой. Энд чиглэл рүү ажиллаач, хөрөнгө оруулалтаа тавиач. Юу хийгээд байгаа юм бэ гэдэг л одоо ийм л асуудал яриад байгаа юм. Цаг дуусчих. За миний сүүлийн асуулт. Та сая ярилцлагынхаа дундуур хэд хэдэн удаа Канадад Бритиш Колумбиг сургалт өгснөө ярьлаа. Сургалтын төлбөрөө төлсөн үү? Боловсролын зээлийн сангаас авсан. Сургалтын төлбөрөө бүтэн төлөө дууссан. За ер нь бол анхны явсан гэрээний маань үүрэг бол Монгол улстай яриа 5 жил ажиллаад тэгээд одоо чөлөөлөгдөнө гэсэн гэрээтэй байсан. Та өөрөө мөнгөөр төлсөн үү? Тэгээ би тэр үүргээс биелүүлсэн, бэлэн мөнгөөр нь ч төлсөн. Өргөө. За баярлалаа. Бидний цаг гаргаж нэвтрүүлэгт маань нээлттэй ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье. Манай болрогийн нэвтрүүлэг үргэлж ийм хурцтууд асуулттай байдаг. Тэгээд хурцтууд асуултуудад тойролгүй бас зөрөгтэй хариулчих юм л нүртэй бай гэж хичээж ажиллаж байгаа учраас би ер нь их тоодоггүй. Тэгээд одоо сайхан хурцтууд ярилцлага авсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа.